За сайн бацхан уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Нихонгод ч тэмдэглэлийн тэтгэлийн танилцуулгыг хүргэж байна. За сарвал найзтайгаа хамтраад Япон хэлнийг анхааснаас суралцж байгаа болон Япон хэлээ одоо үзээ явж байгаа N3, N2 төвшнийхэнд зориулсан 2 төрлийн тэмдэглэлийн төдрийг одоо хийсэн юм аа. За анхаашны тэмдэглэлийн дотор маань үндсэндээ хирагана катакана усгийг заасан мөн анхаашны одоо өдөр тутмын хэрэгэлдэг түгээмэл хэрэгэлдэг үсгнүүдтэй мөн одоо өөрийнхөө тодорхой хэмжээнд одоо танилцуулах хэмжээний ийм мэдлэгийг агуулсан. За тэгээд цэгэн болон дөрвөлжин ташуу шугамтай тэмдэглэл бичих юм зориулттай ийм төвтөр байгаамаа. Төвтөрийнхээ одоо онцлогийн талаар мэдээлэл хүргэж. Нихонгод хичээл нь болохоор одоо хоёр төрөл байгаа. Тэгэнгүүт анхан шатных буюу тэгээд дунд шатных гэж хоёр байгаа. За анхан шатныхын давуу тал нь гэдэг юм бол дотроо мэдээлэл QR-тай. Тэгээд QR-аар нь бичлэг байгаа. Тэгээд хуудас болгон дээр одоо юу гэх юм мэдлэг болох асуулт болон мэдээлэл байгаа. Мэдээлэл нь болохоор Японтай хамааралтай одоо бүх ингээд мэдээллүүд багтсан байгаа. Тэгээд 12 видео хичээлүүднийх нь QR нь бас орсон байгаа. Тэгээд хамгийн сайзын хувьд хэлэх юм бол одоо авч явахад хамгийн тохиромжтой бизнес сайз буюу A5 дээр ингээд хийгдсэн байгаа. Дунд шатных нь буюу одоо арай нөгөө нэг ихийн агуулга нь урт болоод ханзан нэмэгдээд тэгээд бас адилхан асуулттай урмын үгтэй хуудас салган дээр урмын үгтэй хуудас салган дээр асуулттай QR-тай тийм даваа талтай байгаа. Тэмдэглэлийн төвтөр дээр ямар нэгэн одоо шинэ мэдээлэл яагаад өгсөн байж болохгүй юм бэ гэж одоо бодсон үндсэн дээрээс одоо Япон хэл одоо шинээр суралцах боломжтой. Дээрээс нэмээд Япон орны талаар мэдээлэл авах боломжтой. Амьдрал нь хэр байдгийг, Японд юмны үн хэр байгаа юм, Японы цаг агаар нь ямар юм, аялал жуулчлал нь ямар юм, тэгээ ямар визнүүд байгаа юм гэх мэтлэн одоо Японы талаарх одоо бүхэл мэдээллүүдийг агуулгыг одоо зорьсон. Энэ мэдээллүүдийг авахын тулд хүн олон төрлийн ном унших хэрэгтэй болох байх, олон хүнээс сонсох хэрэгтэй болох байх, олон одоо мэдээллүүдийг одоо сошиалаас авах хэрэгтэй болох байх. Манай төвийн давуу тал нь энэ бүх мэдээллүүдийг зөвхөн тэмдэглэлийн дотор дээрээ л агуулсан. Японы соёлын талаар айгу бас зөндөө олон видеонууд байж байгаа. Тэгээд бас давхар нөгөө зөв эрүүл хооллолтын тэргээд ер нь бол одоо амьдралд айгу ингээд Японд ирэхээр яг юу шаардах юм те гэдэг амьдралд өөрхөн сэдвтэй өөрийнхөө амьдралтай уялдуулсан тийм одоо бусдад ингээд одоо юу гэх юм мөнгөөр төлдөг төлбөрөөр авдаг тийм мэдээллийг QR кодоор буюу дэвтэрийн дээр оруулж өгч шингээсэн байгаа. Бас нэг манай төвтрийн хамгийн одоо онцлог нь та Япон хэл сурмаар байгаа бол манай төвтрийг одоо сонгоорой гэж зөвлөхөр байна. Учир нь гэх юм бол та бүр тгээс нь эхлээд л суралцах боломжтой. Та юу ч мэдэхгүй байж болно. Тэгэх юм бол манай төвтэр яг үсгнээс нь ахуулаад одоо өөрийгөө танилцуулах хэмжээний болтол мөн одоо Япон орны өдөр тутмын амьдрал, соёл, дэг журам заавал цаашлаад одоо визний мэдээллүүдийг ингээд видео хэлбэрээр болон бичвэр хэлбэрээр агуулсан. Тэгэнгүүтлээ аль алин дээр шинэ үг байгаа. Ер нь шинэ үгтэй тэмдэглэлийн дэвтэр гэж бол байдаггүй шүү дээ, тийм. Тэгээд одоо энд ингээд барьж байгаа нь болохоор зүгээр ингээд үзүүлэнгээр хийсэн. Битэрийн яг хэвлэл нь болохоор одоо ийм илгэн өөрийгөө товчхон танилцуулъя. Намайг утганы сарвал гэдэг. Тэгээд Японд одоо 10 жил амьдарч байна. Тэгээд оюутан болж ирээд тэгээд энд одоо гэр бүлтэй болоод ингээд Японд гэр бүлээрээ амьдарч байгаа. Батэрдэн гэдэг. За Япон улсад 4-р хичээлдээ амьдарч байна. Анх би оюутан байхдаа internship хөтөлбөрөөр ирж исэн. Тэгээд Монголд буцаж очоод их сургуулиан төгсөөд одоо гижингкугаар буюу одоо үндсэн ажилтнаар ирж исэн. За ер нь бол аялал жуулчлалын менежер мэргэжилтэй анх одоо зочлох үйлчилгээний чиглэлээр ажиллаж ирж байгаад сүүлдээ одоо хүний нөөцийн чиглэлээр буюу одоо аялал жуулчлалын чиглэлээр ингээд ажиллаа явж байгаа юм хүн байна.